Энэ удаагийнхаа бичлэгээр 1 сарын өмнө Netflix-ээр цацагдсан The Crash гэх баримтат киноны үйл явдлыг товчлон тоомлон ярьж өгөхөөр сонголоо. Та албан ёсны эрхтэй Монголд оруулалттай кино болон цовруулуудыг үд үзэг эмээнээс багцсан ирэхээр үзээрэй. Энэхүү баримтат кино 2022 оны 7 дугаар сарын 31-ний өглөөгөөр эхлэнэ. Цагдаа нар аимшигтай ослын газарт ирэхэд автомашин хүчтэй мөргөлдсөний улмаас бараг л 2 хэсэгт хуваагдсан байжээ. Машин дотор Охиа мужийн Стронксвилл хотоос гаралтай 3 залуу явж байсан бөгөөд тэдгээр нь 17 настай Маккензи Ширила охин, түүний 20 настай найз залуу Доминик Руссо болон Доминикийн найз 19 настай Дэвин Фланаган нар байлаа. Гэвч аимшигтай ослоос зөвхөн Маккензи л амьд үлдсэн ба баримтат кино нэгэн асуултаар эхэлдэг. Энэ үнэхээр осол байсан уу? Эсвэл санаатай үлдсэн аллага байсан уу? Үүний дараа Маккензигийн дотны найз Рози гарч ирэн тухайн үеийн дурсамжнаасаа хуваалцсан. Тэд дөнгөж ахлах сургуулаа төгсөөд байсан бөгөөд тэдний найзуудын хүрээлэлд Маккензи, Доминик буюу Дом, Дэвин болон Розигийн найз залуу Баба нар багтдаг байжээ. Бабагийн хэлснээр энэ бол түүний амьдралдаа харж байсан хамгийн эв нэгдэлтэй найзуудын бүлэг байсан бөгөөд тэдэнд санаа зовох зүйл бараг л байгаагүй байж. Рози мөн Маккензи Дом хоёр 4 жилийн турш үргэсэн тухай ярьдаг бол Баба Домыг үргэлж бусдад халамжтай, сайхан сэтгэлтэй залуу байсан хэмээн дурсан. Гэвч ганцхан хормын дотор болсон аимшигтай осол тэдний амьдралыг үрд өөрчилжээ. Ослын газрыг шалгах үеэр цагдаа нар машинаас марихуан болон мөөг төрлийн масруулах бодис олсон байна. Харин Маккензи амьд боловч ухаантай төдий байсныг анзаарсан аврагчид түүнийг яаралтай нисдэг тэргээр эмнэлэгт хүргэжээ. Эмнэлэгт хүрэгдснийхээ дараа Маккензигийн эцэг эхэд 2 залуу ослын улмаас нас барсан. Бас тэр машиныг тэдний охин жолоодож явсан тухай мэдэгдсэн байна. Энэ мэдээ тэднийг гүн зочролд оруулжээ. Маккензигийн аав Стив Ширилагийн хэлснээр охин нь амьд үлдсэнд баярлсан ч Дом болон Дэвин хоёрын төлөө сэтгэл нь маш их эмтэрсэн байна. Тэрээр мөн Дом Маккензи хоёр хамт амьдардаг байсан бөгөөд ирээдүйд гэрлэхээр төлөвлөжсэн тухай дурдсан юм. Хэсэг хугацааны дараа цагдаа нар Доминикийн гэрт очиж болсон явдлын талаар мэдэгдэхэд түүний гэр бүлийнхэн ч мөн адил цочролд орсон. Домын аав Фрэнк Руссо Ослоос хэдхэн цагийн өмнө буюу шөнийн 2 цаг 53 минутанд хүүгээсээ хайртай шүү гэсэн зурвас хүлээн авсан бөгөөд энэ нь түүний амьдралдаа илгээсэн хамгийн сүүлчийн мессеж байсныг хожим мэдсэн байна. Уг хэрэг бүхэлдээ Стронксвилл хотыг зочроосон бөгөөд Фрэнк ослын газарт очихдоо автомашин шууд барилга мөргөснийг олж харжээ. Гэвч мөргөлтгөөс өмнө ямар ч торомсны мөр байгаагүй нь түүнд маш хачирхалтай санагдсан байна. Ингээд хүмүүс тэд согтуу байсан уу? Мансуурсан байсан уу? Жолооны ард унтчихсан байсан уу? Эсвэл өөр зүйл болсон уу гэсэн асуултуудыг тавьж эхэлжээ. Ослоос хэд хоногийн дараа Доминик Руссо болон Дэвин Фланаган нарыг дурсах ёслолд 200 орчим хүн цугларсан байна. Дэвоны дүү Дэвин эцэг эхээсээ энэ мэдээг сонссон даруйда орилж уйлсан тухайга дурсан. Тэрээр өөрийн эгч болон ах Дэвинтойгоо хамт асрамжийн газарт өсөж дараа нь хамтдаа үрчлэгдсэн тухайга ярина. Харин Дэвины аав Скот Фланаган ийм аимшигтай мэдээг гэр бүлдээ дуулгах ёстой болно гэдэг хэнд ч тохиолдох ёсгүй зүйл хэмээн хэлнэ. Энэ бүх хугацаанд Маккензи эмнэлэгт хүнд байдалтай хэвтжсэн бөгөөд ойр дотных нь түүнийг эдгэрээсээ хэмээн залбирч байлаа. Хэргийн прокурор Тим Трупийн хэлснээр ослын газарт ирсэн цагдаа нар автомашины дотор тал бараг л бүрэн сүрсэн байгааг харсан гэв. Маккензи хамгаалах бүсээ зүүсэн хэвээр байсан бол Дом урд суудал дээр хэвтэж, Дэвин түүний дээр давхралтсан байдалтай олдсон байна. Мөн аврагчид Маккензигийн цүнхнээс нь марихуан, хувцсан дотроос нь псилоцибин төрлийн мөөг олсон. Ослын маргааш нь цагдаа нар Маккензигаас мэдүүлэг авахыг хүссэн ч түүний гэмтэл маш хүнд байлаа. Түүний гуйны яс бас 3 хавирга нь хугарсан төдийгүй элэг бөөрн гэмтэж хэд хэдэн судсан тасарчээ. Үүний улмаас эцэг эх нь өмгөөлөгчгүйгээр охиноосоо байцаалт авахыг нь зөвшөөрөөгүй. Мөрдөгчд Маккензигийн гар утсыг шалгах зөвшөөрөл хүсэхэд эцэг эх нь нуух зүйл байхгүй гэж үзэн нууц кодыг нь хүртэл өгчээ. Ингээд мөрдөгчд түүний сошиал хаягууд болон хувийн зургасуудыг нь шалгаж эхэлсэн байна. Энэ үеэр Ороси Маккензитэй хэрхэн танилцсан тухайга ярина. Тэд ахлах сургуульд байхдаа сошиалаар нөхөрлөж удалгүй дотн найзууд болсон аж. Оросигийн хэлснээр тухайн үед тэр сошиалд нэлээд алдартай байсан бөгөөд Маккензи түн шиг модель болохыг хүсдэг байжээ. Тиймээс тэд хамтдаа зураг авалт хийж олон цагийг өнгөрөөж эхэлсэн байна. Мөн Маккензи
Дом үргэлж Маккензигийн хажууд байдаг байсан гэх бөгөөд тэд бараг салдаггүй байсан гэж дурсан. Харин Стив Ширелла охиноо хангалттай том болсон гэж үзээд тустай амьдрахыг нь зөвшөөрсөн бөгөөд Дом түүнд үнэтэй хувцас цүнх зэрэг бэлгэлдэг байсан тухай дурсан. Харин Маккензигийн ээж Натали охиндоо Дом нас барсан тухай хэлсэн мөчөө дурсан ярина. Энэ мэдээг сонссон Маккензи давсралтгүй уйлж эхэлсэн бөгөөд Дэвний талаар асуусныхаа дараа түүнийгч мөн нас барсныг мэдээд бүр чихээр шаналжээ. Хожим цагдаа нар түүнээс юу санаж байгааг нь асуухад Маккензи гэрээсээ гараад гудамж руу эргэснээ л санаж байна. Түүнээс хойших бүх зүйл хоосон мэт санагдж байна гэж хариулсан байна. Гэвч Дэвний аав Скотт үүнийг сэжигтэй гэж үзжээ. Түүнд Маккензи яг л мөрдөн шалгалтанд тусуулж чадах хэсгийг л санахгүй байгаа нь үнэхээр ойлгомжгүй санагджээ. Мөрдөгчд масруулах бод сэргэлсэн байж болзошгүй гэж үзэн цусны шинжилгээ авч мөн гар утсыг нь шалгах явцад Маккензи марихуан болон мөөх төрлийн масруулах бодисыг бараг л тогтмол хэрэгэлдэг байсан байж болзошгүй гэх мэдээллүүд илэрсэн байна. Гэсэн ч түүний эцэг их энэ асуудлыг төдийлөн ноцтой гэж үзээгүй бөгөөд марихуан нь арх болон бусад бодисоос хорбахтай гэж үздэг илэрхийлнэ. Дэвний аав Скоттын хэлснээр тэд хүүдээ марихуан хэрэглэхгүй байхыг олон удаа анхааруулж байсан ч Дэвэн үнийг тийм ч аюултай зүйл биш хэмээн тайлбарлахыг оролддог байж. Үүндээ Дэвний хамгийн том мөрөөдөл нь Америк хөл бөмбөг байсан байна. Гэвч ахлах сургуулийнхаа сүүлийн улиралд тэрээр хүнд бэртэл авч өвдөг болон дохооныхоо шөрөмсийг дасгалснаар коллежийн түвшинд тоглох мөрөөдөл нь нуржээ. Үүний дараагаар тэр найзуудтайгаа илүү их цагийг өнгөрүүлж масруулах төрлийн бодис хэрэгжилж эхэлсэн байна. Скотт хүүдээ тэр хүрээлэлдээс хол байхыг олон удаа гуйсан ч Дэвин түүнийг сонсоогүй. Мөрдөн байцаалтын явцад Ослын өмнөх шөнө Маккензи, Дом болон Дэвин нар нэгэн цугларалтанд очсон болох нь тогтоогджээ. Тэнд очих замдаа Маккензи Розид марихуан болон мөөг авчирч байгаа тухай зургас хүртэл илгээсэн байна. Прокурор Тим Трупийн хэлснээр тэр Розитэй ярилцахыг олон удаа оролцсон ч Рози удаадараа татгалцсан. Харин дараа нь баримтат киноны багт ярилцлага өгсөн нь түүнд сонирхолтой санагдсан гэлээ. Харин Рози энэ мэдээлэлтэй санал нийлсэнгүй. Түүний хэлснээр тэр шөнө ямар нэгэн үйлчлэг болоогүй бөгөөд ердийнхөөрөө хамт хонсон төдий гэв. Мөн Маккензи тэр шөнө огтхонч хар тамхи татаагүй гэж хэлсэн. Рози шөнийн 3 цагийн үед унтаж өглөөний 5 цагийн орчимд бүгд дахин гарахаар бэлдэж эхэлсэн гэж дурсан. Харин Бабагийн хэлснээр Дэвэн ууг нь тэр өглөө өөртөө хамт явах ёстой байсан ч хамгийн сүүлчийн мөчөд төлөвлөгөөгөө өөрчилсөн гэлээ. Гэрээс гарахынхаа өмнө Дэвэн түүнд гинэтхэн хайртай шүү гэж хэлсэн бөгөөд удалгүй Маккензи Дом хоёрын хамт өглөөний 5 цаг 30 минутын үед явжээ. Удалгүй прокурор Тим шинжилгээний дүнг танилцуулав. Маккензигийн биед арх болон пsilocybin мөөгний нөлөө илрээгүй, харин марихуаны идэвхтэй бодис болох THC илэрсэн ч осол болох үед мансуурсан байсан гэх нотлогоо байгаагүй аж. Өөрөөр хэлбэл энэ нь согтуу эсвэл мансуурсан жолоодлагын улмаас болсон осол биш байв. Иймээс мөрдөгчд автомашинд техникийн гэмтэл байсан эсхийг шалгуулахаар тусгай шинжээч хөлсөлжээ. Нөгөө талд Дэвний аав Скотт өөр нэгэн зүйл олсон тухай ярина. Тэр нь Ослоос өрдөө 1 эсвэл 2 хоногийн дараа л Instagram дээр постлогдсон пост буюу Маккензид хаяглагдсан санал. Нэгэн брэнд Маккензитэй хамтран ажиллахыг хүсэж түүний зургийг ашиглах санал тавьсан бөгөөд Маккензигийн ээж Натали уг боломжинд талархаж байгаа илэрхийлсэн байв. Үүнээс хэд хоногийн дараа бүр Маккензи өөрөө ч тус брэндэд хариу бичлсэн нь олон хүний дургуутслыг төрүүлжээ. Хүмүүс осол гараад удаагүй байхад ийм үйлдэл гаргаж байгааг нь ойлгоогүй. Мөн энэ үеэр Дэвний дүү Маккензигаас зургус хүлээн авсан байна. Тэр зургуст Маккензи болсон явдалд уучлалт хүссэн байсан ч Дэвэн ахыг нь хөнөөсөн гэж үздэг хүнтэй харилцах хүсэлгүй байсан учраас хариу өгөөгүй байж. Тэрээр мөн Маккензид хизээч дуртай байгаагүй бөгөөд ахыгаа түүнээс болгоомжлохыг урд нь ч анхааруулж байсан гэж хэлнэ. Үүний дараа баримтат кинонд Маккензигийн сошиал хуудсан дээрх зарим бичлэгүүдийг үзүүлдэг ба тэдгээрт тэр өөрийгөө бусдаас илүү мэт авч явж мансруулах бодисын хэрэглээгээ хүртэл гайхуулж байгаа мэт харагдана. Мөн сургуулийн сахилгын бүртгэл нь ил болж зарим сурагчдыг дээрлэгдэг байсан. Багш нартайгаа байнга л асуудал үүсгдэг байсан гэх мэдээллүүд гарч иржээ. Түүний аав Стив нэг удаа Маккензи тодорхой асуудлаас болж сургуулиасаа дүтгэлзүүлэгдэж байсан тухай дурсаад тухайн үед охин нь өөрийгөө буруугүй гэж хэлсэн тул түүнд итгэсэн гэж ярина.
Харин прокурор тимийн үзэж байгаагаар Маккензигийн эцэг эх түүний буруу үйлдэлүүдийг нь байнга л зөвтгдөг болохоор Маккензи ямар ч хариуцлагатай зүйлтэй нүүр тулж үзээгүй гэв. Удалгүй автомашины шинжээчдийн дүгнэлт гарлаа. Тормоос жолооны систем, дугуй болон хөдөлгүүрийн ажиллагаа зэрэг машины бүхэл үндсэн эд анги хэвийн ажиллаж байсан бөгөөд ямар нэгэн техникийн гэмтэл илрээгүй байна. Ингэснээр мөрдөгчд автомашины харах хайрцаг буюу ослын өмнөх агшнуудын мэдээллийг хадгалдаг төхөөрөмжийн өгөгдлийг нь шинжилэхээр болжээ. Шинжилгээний дүнгээр мөргөлтөхөөс өмнөх бүтэн 5 секундын турш хааз 100% дарагдсан байсан нь тогтоогдсон байна. Мөн мөргөлтөхөөс 3 секундын өмнө жолооны хүрд баг зэрэг зүүн тийш эргэсний дараа огцон баруун тийш хөдөлсөн байжээ. Прокурор тим үүнийг тухайн мөчид Дон болон Дэвин нар машиныг зогсоохыг оролдож байсан гэж үзв. Түүний хэлснээр 5 секундын турш хааз бүрэн гიშгсэн мөртлөө тормос огт дарагдаагүй энэ явдал бол зүгээр ч нэг осол биш байсан гэдгийг илтгэн гэв. Үүний дараа цагдаа нар гурванг нь таньдаг байсан хүмүүсээс мэдүүлэг авч эхэлжээ. Домын нэгэн найзын хэлснээр Маккензи Домтой харьцахдаа хэтэрхий дээрэнгүй үл хүндэтгсэн хандлагатай байдаг байсан гэх бөгөөд олон нийтийн газар хүртэл түүнд занал хийдэг байсан. Бичлэгээр 1 сарын өмнө Маккензи Домыг өөрөөс нь салаад явуулахгүй баримтат киноны үйл хараал хийсэн гэж хурцлан тоомлон ярьж өгөхөөр сонголоо. Домын найзууд нь хүртэл түүнийг яагаад Маккензитэй хамт байгаад байдгийн бол гэж гайхдаг байжээ. Дараагийн хэдэн 7 хоногийн турш прокурор хосуудын зургсуудыг судалсан бөгөөд тэдний харилцаа нэг өдөр маш сайхан байхад дараагийн өдөр нь хурц маргаантай болдог байсан нь тодорхой болов. Мөн харилцааны их үед Дон Маккензиг хуурч байсан нь тэдний хоорондын итгэлцэлд том асуудал үүсгсэн. Гэсэн хэдий ч найзуудынх нь хэлснээр тэд өдөр бүр хэрэлддэг байгаагүй гэв. Домын аав Фрэнк хүүгийн ирээдүйд маш амжилттай хүн болно гэдэгт итгэдэг байсан аж. Учир нь Дом хувьцаа болон криптовалютын арилжаа хийдэг байсан төдийгүй хэд хэдэн бизнес эхлүүлээд амжсан байв. Гэвч сүүлийн жилүүдэд гэр бүл нь түүнтэй цагийг хамт өнгөрүүлэхийг хүсэхэд Дом үргэлжил Маккензитэй байдаг байсан гэж аав нь дурсан. Эмнэлгээс гарсны дараа Маккензи гүн шаналлд автсан бөгөөд Домын булшин дээр байнга очиж уйлдаг байжээ. Нэг удаа тэр бүр сүнстэй холбоо тогтоох самбар ашиглан Домтой ярилцахыг оролдсон тухайч баримтат кинонд гарна. 2022 оны 9 дугаар сард Домын ах Анжело мөрдөгчдтэй уулзсан чухал мэдээлэл өгөв. Анжелогийн хэлснээр Дон Маккензитэй харилцаагаа дуусгахыг олон удаа оролдож байсан ч Маккензи гэрээс нь явахгүй гэж татгалздаг байжээ. Бүр Дон Маккензигийн ээж рүү нь хүртэл залгаж ирээд охин аваач гэж гуйдаг байж. Гэвч Маккензи Домоос хизээч салахгүй гэдгээ байнга хэлдэг байсан бөгөөд хэрвээ Дом өөрийг нь орхивол цаашид амьдрч чадахгүй гэдэг байсан гин. Үүний дараа тэдний маргалдаж буй бичлэгүүдийг үзүүлэх бөгөөд прокурор Тим Труп энэ харилцааг илт токсик харилцаа байсан гэж дүгнжээ. Мөн Ослоос 2-7 хоногийн өмнө болсон нэгэн явдал мөрдөн шалгалтын чухал хэсэг болж эхлэнэ. Тухайн үед Дом ээж рүүгээ залгаан Маккензи маш аюултай жолоодж байна. Тусламж хэрэгтэй байна гэж хэлсэн бөгөөд ээж нь найз Кристофер Мартиныг хурдны зам руу илгээж байж. Хожим Кристофер мэдүүлэг өгөхдөө Маккензи өмнө нь Домыг машин унаж байхдаа осолдуулна гэж занал хийлж байсан тухай ярьсан байна. Мөрдөгчд энэ бол болсон явдал зүгээр л нэг санамсаргүй осол биш байж болохыг харуулсан хамгийн чухал мэдээллүүдийн нэг гэж үзв. Ингээд 2022 оны 10 дугаар сард Маккензи ээжтэйгээ физик эмчилгээний үзлэгт явхаар гарч байх үед нь хэд хэдэн цагдаагийн машин тэднийг бүслэв. Маккензиг 2 хүний амь насыг хөнөөсөнгөх үндслэлээр баривчилсан бөгөөд энэ түүнийг төдийгүй эцэг эхийг нь ч цочролд оруулжээ. Нөгөө талд Дон болон Дэвны гэр бүлийнхэн ч мөн адил цочирдсан байлаа. Учир нь тэд хүртэл энэ бүхнийг зүгээр л осол байсан гэж итгэж байж. Баримтлагын үеэр Маккензи бугуйчиндаа санаа зовж байгаа мэт харагдсан нь захин орчинд шүүмжлэл дагуулсан ч Розигийн хэлснээр тэдгэр бугуйчнуудыг нь Дон бэлгэлсэн учраас Маккензид маш үнцэнтэй байсан гэв. Удалгүй Маккензи өөрөө баримтат киноны багт ярилцлага өгнө. Тэр түүхийг өөрийн талаас хүмүүст хүргэхийг хүсэж байгаагаа хэлээд өөрийгөө мангас биш гэж онцлоно. Түүний хэлснээр Домтой байсан харилцаа нь хайр дээр үндэслэлсэн байсан бөгөөд хэрвээ Дом амьд байсан бол өнөөдөр тэд магадгүй гэрэлсэн байх байсан ажээ. Мөн Дэвэн тухайн 100 хэдэн 7 хоногийн турш тэдэнтэй хамт амьдарч байсан бөгөөд тэд маш дотн болсон гэлээ. Ослын талаар асуухад Маккензи тэр өглөө болсон зүйлээс юу ч санахгүй байгаа ч өөрийгөө алуурчин биш гэж хэлнэ. 2023 оны 8 дугаар сард шүүх хурал эхэллээ.
Маккензигийн эцэг эх охиноо буруутай гэж үзэх хангалттай нотлогоо байхгүй учраас цагаатгагдана гэдэгт итгэлтэй байв. Охи мужид яллагдагч тангарахтны шүүх эсвэл зөвхөн шүүгчээр шийдвэрлүүлэх хоёр сонголттой байдаг бөгөөд Маккензи шүүгч дангаар шийдэх шүүх хурлыг сонгожээ. Шүүх хуралд хохирогчдын гэр бүлийнхээ оролцсон ба тэр үед ч гэсэн Домын гэр бүл үүнийг осол байсан гэж итгэсээр байсан байна. Яллагдагчийн өмгөөлөгч Маккензи болсон явдлыг огтхон ч санахгүй байгаа гэж мэдэгдсэн бол прокурор тим түүнийг санаатайгаар байшин мөргсөн гэж үзэж байв. Шүүхвээр ослын бичлэгийг үзүүлэхэд Дэвний ээж маш их цочирдон угаалгын өрөөрөө гүйн очиж бөөлжсөн тухай баримтат кинонд гаргадаг. Прокурор нэмээд мөргөлтгөөс өмнө 5 секундын турш хааз бүрэн гიშгэгдсэн. Харин тоормос огтоо дарагдаагүй байсан гэх нотолгоог танилцуулав. Үүнийг харсны дараа Домын гэр бүлийнхэн Маккензиг өмгөөлж байсандаа харамссан гэж ярина. Шүүх хурлын 2 дахь өдөр яллагдагчийн өмгөөлөгч хэрвээ Маккензи үнэхээр тэднийг алахыг хүссэн бол өөрийгөө ч мөн алахыг хүссэн байх ёстой гэж маргасан байна. Гэвч түүний найзууд Маккензи амиа хорлох хүн биш, эрүүл мэндэд маш анхаардаг байсан гэж мэдүүлжээ. Рози Маккензигийн төрсөн өдөр ойртож байсан болохоор өмсөх үнэтэй хувцас хүртэл бэлдэж Домоос авсан бэлгүүдээ ч нээгээгүй байсан гэж ярина. Харин прокурорын талаас тэдэнд Маккензи өөрийгөө алах зорилготой байсан эсхийг нотлох шаардлага байхгүй гэв. Хамгийн гол нь Маккензи машинаа зориуд хан руу чиглүүлсэн үү гэдэг л чухал гэв. Ослын шалтгааны талаар өөрөөс нь асуухад Маккензи магадгүй эрүүл мэндийн шалтгаантай байсан байж болох юм гэж хэлнэ. Харин ээж Наталийн охиноо POTS гэх эмгэгтэй гэж тайлбарлсан байна. Энэ нь толгой эргэх, бие сулрах, бүр ухаан алдах шинж тэмдэг үзүүлж болдог өвчин аж. Гэвч прокурорын хэлснээр ослын үед Маккензи уг эмгэгийн улмаас ухаалтсан гэх хэмжээний дүгнэлт огт байгаагүй хэлв. Үүний дараа Домын ээж гэрчийн суудалд сууж хүүхээ утсан дээрээс олсон бичлэгүүдийн талаар ярина. Ослоос хэдхэн хоногийн өмнөх уг бичлэгт Дом гэрээ түгчсэн байдалтай байхад Маккензи хаалгаа онгойлгохыг шаардаж буйна харагдана. Дом айсан мэт харагдаж хаалгаа онгойлгохоос татгалзах бөгөөд Маккензи түүнийг доромжилж гэрлүүн хүчээр орно гэж сүрдүүлж байлаа. Энэ бичлэгийг үзсний дараа шүүх танхим даяар нам гүн болж Домын гэр бүлийнхэн хүүн ийм зүйл туулж байсныг мэдээгүйдээ харамсан. Шүүх танхимд байсан хүмүүс ч Маккензиг харгас хэрцгий хүн гэдгийг нь ойлгож эхлэнэ. Прокурор тимийн үзэж яваагаар энэ бүхний гол шалтгаан нь тэдний токсик харилцаа байсан бөгөөд харин хөрхий Дэвэн зүгээр л буруу цагт буруу газарт явж таарсан золгүй хохирогч болсон гэлээ. Хэрэг олон нийтийн анхаарлын төвд орж ял сонсох үеэр прокурорын тал Маккензигийн сошиал хаягдах зарим бичлэгүүдийг нь нотолгоо болгон танилцуулав. Тэдгэрийн нэг нь "Чи миний төлөө үхнэ" гэсэн утгатай дуу ашигласан TikTok бичлэг байлаа. Маккензи үүнийг тухайн үед тренд байсан энгийн бичлэг гэж тайлбарласан бол Розич гэсэн олон өсвөр насныхан ийм төрлийн бичлэг хийдэг байсан гэж өмгөөлнө. Гэвч прокурор дараа нь өөр нэгэн зураг үзүүлсэн нь хүмүүсийн дургуутслыг төрүүлв. Тэр зураг дээр Маккензи Ослоос хэдхэн сарын дараа Хеллоуины баяраар цогцос мэт хувцалсан байсан ажээ. Хохирогчдын гэр бүлийнхэн үүнийг гэмшилгүй байгаагийн илрэл гэж үзсэн бол Рози тэр зүгээр л Дом болон Маккензигийн дуртай уран бүтээлч Плейбой Картигийн дүрдлээ хуурсан байсан гэж тайлбарласан юм. Хожим Маккензи шүүхтэр хохирогчдын гэр бүлээс уучлалт хүссэн ч Дэвний дүү Дэвин үүнийг амьдралдаа сонсож байсан хамгийн муу уучлалт гуйлт байсан гэж хэлнэ. Мөн тэрээр шүүгчээс ахынхаа төлөө хамгийн хатуу ялыг түүнд оноохыг хүсжээ. Үүний дараа Маккензигийн ээж Натали болсон явдал бол харамсалтай осол байсан. Хэмээн өршөөл хүссэн Дэвнийг зүгээр л шин найз нь байсан мэтэр ярихад шүүгчийн дургуун хүрээд Дэвний амнаас зүгээр л юу ч биш байсан юм уу гэж тодруулахад Натали ч тэр дороо үгүй гэж хэлээд уучлалт гуйлаа. Эцэст нь шүүх Маккензиг хоёр хүний амнасыг хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзэн бүх насаар нь хорих ял оноож хамгийн над талдаа 15 жилийн дараа л давж заалдах эрх үүсгэхээр шийдвэрлэжээ. Шүүх хурлын дараа Дэвний гэр бүлийнхэн шударгаас тогтлоо гэж үзсэн ч энэ хэрэгт жинхэнэ ялагч гэж байхгүй хэмээн хэлнэ. Харин шоронгоос ярилцлага өгөх Маккензи Дом болон Дэвний тухай боддгоо өдөр гэж байхгүй гэх бөгөөд өдөр бүр өөрийгөө илүү сайн хүн болгохыг хичээдэг гэж ярина. Дэвний аав Скоттийн хувьд Маккензиг уучлж чадна гэж хэлдэгч Маккензи тэр өглөө үнэндээ яг юу болсон талаар үннээр нь хэлээсэй гэж хүсдэг ажээ.
Харин Маккензигийн эцэг эх өнөөдөр ч хүртэл охиноо гин буруугүй гэж үзсээр байгаа бөгөөд үүнийхээ төлөө тэмцсээр л байгаа аж. Натали Ослоос 2-7 хоногийн өмнөх зургуудыг үзүүлээд үнэндээ Дом өөрөө машинаа осолдуулна гэж сөрдүүлж байсан байж болохыг харуулах гэж оролдоно. Үүний дараа Маккензигийн тал дахин шүүх хурал явуулах хүсэлт гаргаж дэмжигчид нь хүртэл түүнийг суллахыг шаардсан захим хуудас байгуулж хөдөлгөөн үүсгэсэн юм. Гэвч энэ бүхэн хохирогчдын гэр бүлийн сэтгэлийн шарахыг улмал сөөхнө. Дом эгчийн хэлснээр Маккензи нэг өдөр шоронгоос 32 настай байхдаа гарч амьдралаа жаргалтайгаар үргэлжлүүлж болох ч бид Домыг дахиж хизэж харахгүй шүү дээ гэв. Скоттийн бодлоор Маккензигийн гэр бүл охиноо ингэж сохроор өмөрч байгаа нь Маккензигийн насанд хүрэх замыг нь холдуулж байгаагаас ялгаагүй гэж тайлбарлана. Баримтат киноны төгсгөлд Маккензигийн анхны давж заалдах хүсэлт хэрэгсээгүй няцаагдсан ч гэр бүл нь тэмцсээр байгааг дурддаг. Мөн түүний хамгийн ихний өршөөл хүсэх эрх 2037 оны 9-р сард нээгдэх ажээ. Харин Дэвэн амьд ахуйдаа өсчин болох мөрөөдөлтэй байсан тул гэр бүл нь түүний нэрэмжит тэтгэлэг байгуулж боломжмоотой хүүхдүүдэд өсчний мэрэгжил эзэмшигт нь тусалж эхэлжээ. Скоттийн хэлснээр сүүлийн хэдэн жилд үнэхээр аз жаргалтай байсан өдөр цөөн байсан ч Дэвний нэрэмжит тэтгэлгийг анх гардуулсан өдөр тэдгэрийн нэг байсан гэдгийг нь хэлнэ. Ингээд баримтат кино Дом болон Дэвний аз жаргалтай мөчүүдийг харуулсан дүрсүүдээр өндөрлөж ирээдүйн гэрэлтэй байсан хоёр залуугийн амьдрал хэрхэн эмгэнэлтэйгээр төгссөнийг үзэгчдэд сануулснаар төгсөн. Та албан ёсны эрхтэй Монголд оруулалттай кино болон цовруулуудыг үд үцэг эмээнээс багцэн ирэхээр үзээрэй.